Орооны гишүүд бас байнгын орооныхоо гишүүдийг өргөж явах зөвлөлтөө. За хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. Энд дахиад дараа нь дэгийн хууль байгаа, хяналт шалгалтын тухай хууль байгаа. Тэр гурван хууль бол гуруулаа одоо холбоотой учраас. За 126 та гишүүнтэй парламент одоо үйл ажиллагаа эхлээд 50% орж байна. Одоо энэ цаг үед бид энэ саяны нэр дурдсан 3 хуулийг одоо бас тодорхой түвшинд нэмэлт өөрчлөлтийг зайлшгүй шаардлага үүссэн. Учир юу гэвэл энэ анхны парламент өмнөх 76 гишүүнтэй парламентын үед энэ 3 хууль гуруула батлагдсан. Энээс хойш нэг дөрвтэй өөрчлөлт бол угаасаа энэ хуулинд ороогүй. Гэтэл энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд ч юм бол одоо бас тодорхой түвшний доголдлууд ялангуяа сая Бачаргал гишүүний хэлж байгаа, даргын хэлж байгаагаар төсөв хилцэж батлах үеийн асуудлууд, татвар мөнгөтэй холбоотой асуудлууд дээр бол бас хэцүү зүйлүүд бол өрнсөн. За улсын хурлын нэгдсэн чуулган бол бас нэг эрс зайхтар хоцрохгүй эхэлдэг болсон. Энэ бол давуу тал. Гэтэл эсвэргээрээ байнгын орон ажлын хэсгийн хурлуудын эрс бүрдэлт муутсан. Ер нь идэвхтэй ажиллаа гэдэг буруудахгүй хуу. Гишүүд хуралдаа ярьцсандаа ороод асуулт асуугаад үгүй л мэдээж тэр хуулийн төсөл өргөн барих асуудал бол тодорхой түвшний хууль тогтоомжийн хуулиараа бол тавигдах шаардлага нь бол байгаа. Магадгүй бас тэрийг өндөр болгож байна. За нийгмийн хүлээлт ёс зүйн асуудал байгаа. Хувь гишүүний ёс суртахууны асуудал байгаа. Тэгээ энэ дээр энэ ёс зүйн дэд хорооны асуудлаас манай хуулийн өөрчлөлтөнд бас тодорхой түвшинд өдөрт халбан тушаалтны асуудал яригдж байна. За зөв бах. За хэрлэн гишүүнээр асуусан одоо ёс зүйн дүрм гэж улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм Тэрэл багчийн ёс зүйн тухай хууль гэсэн юм хоёр эрхцэн бичиг баримтанд үнэлгээ хийж нэмэлт өөрчлөлт боловсруулж оруулж ирэх ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа их хурлын даргын захирамжаар. За улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм гэдэг бол өөрөө дүрм гэдэг нэртэй боловч их хурлын тогтоолоор баталж байгаа зүйл хууль нэгэн адил. Тэгэхээр бид нар жоохон тодорхой түвшин сахилга хариуцлагыг бол сайжруулах зайлшгүй шаардлага бол байгаа. Ингэж бид нар иргэдийн хүлээлт нийцсэн наандаж энэ хурлын цагтаа эхэлдэг эрдэнэ бүрэн санал хураалтандаа нэг орооч гэд гишүүдийг гуугаад идэггүй асуудал төвшөнд одоо бас нэг асуудал тандах зөв болов гэсэн байр суурин дээр өнөөдөр энэ хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хамгийн ихний байдлаар орж ирж байгаа. Тэгээ дараагийн зүйлүүд нь бол ажлын хэсгийн төвшөндөө бас чамбаараад явах боломжууд байгаа. Алтан гэрэл гишүүн, зүкий гишүүний хэлснээр бол одоо тэр шинээр байгуулгаж байгаа байнгын ороонд бол инновацийн заавал авсруулах хэрэгтэй. За тодорхой одоо дэгтэй холбоотой ундрам гишүүний гаргаж байгаа тодорхой саналууд эдрэг бол бас ажлын хэсгийн төвшөндөө бол гаргаад яриад сайжруулад тэгээ энэ хуулиа батлаад тэгээд намрын ээлж чуулганаас мөрдөгдөх болов гэж харж байгаа. Тэгээд үлдсэн 2 жилийн ядаж бас нэг нийгмийн хүлээлтэнд нийцсэн байдлаар эрсцэн бүрэн санал хураалтаа гуугаад дээдгүүгээр нэг идэвхтэй ажиллахын зөв болов гэж бодож байна. Тэр салбарын сайдан дээр харьяаныхаа байнгын ороонд амрагддаг бахан зөв бохоо. Бид нар ч өмнө ингээд дандаа тусдаа байх хэрэгтэй гэдэг байдлаар гаргаж хаяад ийсэн юм билээ дээ. Энэ ч одоо нэг талаараа тэр ашиг сонирхол мөнөрхөд олон юм байсан баг. Одоо нэг айхтар энэ 126 дээр нэг тийм нөлөөлөл үүсээд байх нь хэр бол гэдэг байр суурин дээр бас явцын дунд хэлцээд явах нь боломжтой. Тэгээд өнөөдөр хэлцэж байгаа 3 хуулийн төслийг гурвангийн дэмжиж байгаагаа илэрхийлье.